их нялхсан эрүүл мэндийг захин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх болон Монгол улсын хүн амын хөгжилд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, асрагч, эмч, сувилагчдын хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж, нийслэлийн хүрээ амарч газрыг төрийн дээд чагнал Алтан гац одонгоор шагнасгаа зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн болог. Энэхүү Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац одонгоор шагнаж байна. Баяр хүргэе. Шагналыг Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга энх бол гардуулж байна. Баярлалаа. Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагч нараа, үе үеийн эмнэлгийн ажилтнуудаа, зочид төлөөлөгчдөө та бүхэнд хүн бүрийн сайн мэд 2 дугаар амарч газар буюу хүрээ амарч газрын түүхт 60 жилийн баярын мэндийг дэвшүүлье. (1959) онд нэг эмчийн оронтой 8 ортогоор байгуулагдсан Багахан эмнэлэг өдгөө 200 орчим эмч ажилчид 120 гаруй ор эмчилгээний 6 тасаг 5 албатай жилд дунджаар 5,000 эхийг 9,000 амаржуулж их барих нэраа эмэгтэйчүүдийн төрөлдсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг орчин үеийн цогцлогор эмнэлэг болжээ. Монгол улсын хүн ам 3,300,000 орчим болж 60 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өсгöd тус амарч газар 450,000 гаруй эхийг 9,000 амаржуулж жинтэй хувь нэмэр оруулсан нь тоомлоо хэлбэл Монгол улсын одоогийн хүн амын 8 хүн тутмын 1, Улаанбаатар хотын 3 хүн тутмын 1 нь 2 дугаар амарчхад төрсөн гэсэн үг юм аа. Монгол хүнд хүн холбоотой төрсөн газар их барьсан хүн ижи хэмээх эрхэм ойлголт нандин уламжил байдаг. Монгол улсын 8 хүн тутмын 1-ийн, Улаанбаатар хотын 3 хүн тутмын 1-ийн хүн холбоотой газар хүн ижи энд байна. Нийслэлийн хүрээ амарч газрын түүх 60 жилийн баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ баярт өдөр төрийн дээд шагнал Алтан гац одонгоор шагнасныг гардуулах өгсөндөө баяртай байна. Энэхүү шагнал нь эх орон ард түмнийхөө өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн удирдлага, эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэл талархаж буй төрийн итгэл, хүндэтгэл билээ. Цаашид хан улд өргөт баригдаж буй 300 ортой их хүүхдийн эмнэлэгт шилжин орчин үеийн тоног төхөөрөмж, технологийн шинжилгээг нэвтрүүлж, үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлж, их барихын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллах үйл хэрэгт нь амжилт хүсэж та бүхэнд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Монголын үрс маш олон болох болтугай. Баярлалаа.